Эрүүл явбал улсын наадмыг үзнэ гэсэн сайхан үг байдгийг та бид мэднэ. Эрүүлэнхийн эрхэм үлсэд олон жил хүчин зүтгэсэн хүн бол хүний ихэмж Балсангийн Сүхбаатар. Миний аав яхтай уулаасаа тийм малчин хүн байсан. Аав ижүүд яхад сайн хүн болоорой хулгай хийж болохгүй, худлаа хийж болохгүй, амьтаахтуудыг найрамдалтай, төшиг тулгууртай, хүний өмстэй сайн хүн болох хэрэгтэй л гэж тэр үед сургалтад өвлөг байсан. Манай Сүхбаатар ахын аав Баславсан гэдэг өвгөн бол миний дуулж мэдсэн, миний эцэг дээдсээс болон гол усны хүмүүсээс сонссноор бол морийг гатгах, сэтгэх ийм ажиллагаанд бол их сайн хүн байсан гэж. Түүний шавьяар бол миний аав орж сүүлдээ бол бас өвгөн насны ирэхээр өндөр настан болох дээр манай аав бас гол усандаа морь хатгадаг, сэтгэдэг ийм арга ажиллагааг нэлээд гардаж эзэмссэн. Бид нар нэг л гол усны улс гэж юм байна. Энэ 76 оны зураг байна. Энэ одоо энэ миний ээж байна. Манай хамгийн том хүү байна. Эвэр дагтаа дөнгөж юугаваад дахиаваад ингэж байж зураг нь манай хөгшин байна. Энд чи миний аав байна. Одоо 70 гаруй наснаас 80 нас руугаа ойртож байгаа л тийм зураг байна. Би хэцгээсээ 10 удаа 10 хүүхдийн 9 дэх нь 10 гаруй насн дээр сургуульд орсон. 11 2-т орсон юм аа. Тэгэж сургуульд олоочж ордгийн учир нь миний дээр нэг ах байсан. Тэр нэгдүгээр ингэж сурцж байгаад өвчний учир нас бараад. Тэр нас барсантай холбоотойгоор намайг сургуульд оруулахгүйгээр хэд 3 жил өнжөөсөн. Тэгэд би анхны сургуульд бол энэ Эрдэнэ цагаан сумын дунд сургуульд орж байсан 1955 онд. За түүнээс хойш Эрдэнэ цагаан, Хонгор, Баруун уртын сургуулиудад баг дунд сургуулиудыг төгсөж манай хөргөө ах буюу манай том ихч одоо дэш аваар шилжээд Хонгор сум руу явсан. Тэгэж би дагаж явж байгаад тэднийхээ хүчинд нааш тэднийхээ халамж анхаарал тэдний чиглүүлсэн чиглэлээр явсаар байгаад л энэ 7 жилийн сургуулийг төгсөн. Тэгээд намайг хуулийн сэрэн тиймэр хуулийн гэсэн байдаг намайг явал. Тэгээд бидний үед хүүхэд томоогүй гинэн ийм тийм гэж одоо бол тиймэр хийж зовлон ингэн тэгнэ гэсэн тийм ухаан бодолж байгаагүй биднээс асуусаар юм байхгүй. Тийм хуулийнхын чиглэлээр л тийч очсон. Тэгэхээр энэ айтран сургалтанд байгаагүй энэ дундын нэг тийм нэг явган сахилгагүй маягийн эрхэл тогсон өсч чараас л тийм л хүүхэд байсан л да. Өмнөөс дураах зам харгуй, эргэн тойрон цэцэгт ногоон тал, алсаас хөхрөн дүнартах шаргын шаргал уус минь үнэхээр үлгэр домгийн диваажин гэж дуу алдмаар сайхан. Гიშгэж байгаа цэцэгт ногоон тал минь, гэрэлтэй нарны цэлмэг номин хөх тэнгэр минь зэрэг алдартай дууны биелэл болсон их нутаг минь ээ.
Энэ сайхан агаар салхийг залгиад ч ханамгүй. Энэ сайхан нутаг усаа хүндэтгэн дээдэлж өвөг дээдэс үе удмаараа дахиж шүтэж ирсэн шүтэн уулан билээ. Энэ хөлөмөр чи аймагт соёлдоо нэг аман хөдөлгч нэг дөрөвдөр гэсэн тийм хордон хөлбөсөн. Энэ нь баян шаргууд анхны тагсгаар энэ хөлөмөр төрүүлээд. Зуны амралтаараа бид нар бүгд хөдөө адуу байдаг айл дээрээ очиод уяамар унцгаадаг. Одоо дээдлэх ахтай бид хоёрыг яг уяамар унжаах үед бол манай морьд бас нэлээ хурдалж байсан. Би тэр Унж аймгийнхаа наадамд ариг төрөө авч байлаа. Манай нэг сартай өрөмөр байдаг. За тэр маань бол бас хязааланда 49 жилээр 1991 онд одоо хязааланда аймагт тавлаад за тэгээд дараа жил нь соёолонд аймгийн 50 жилээр бас амаа үзүүлчихсэн. Ийм хурдан морд бас энэ тэндээс цуглааж бас цус сэлвэж ингэж үржүүлэх хийж явж байсан. Энэ имэйл нь бол одоо 1951-2 онд надад миний аавын аав надад хөөцөгчсөн энэ имэйл байна. Тэр имэйлийг төрсөөр яг ийм имэйл байсан та одоо байж байгаа одоо төвшин дэлгэрэж байж байгаа. Тэгэхээр энэ имэйл маань бол өөрөө ингээд цэвэр үнцээр хийгдсэн. Энэ бүрэг юунууд нь битүү модны үнцээр хийгдсэн. Бас нэлээ эртний имэйл байдаг. Тэгээ манай гэрт байдаг хүмүүс орж гарахдаа бас сонирхдаг. Ийм сайхан имэйл байгаа. Бид бүгдийг одоо ингээд морь малтай холбож, морь мал унд сурахад, эдэлж хэрэглэхэд бас хамгийн гол үүрэг гүйцэтгэж байд маань бол энэ имэйл юм байнамаа. Үеийн үед үржимсээ өгдөг үндэс сайтай мод гэж байдаг. Үүний нэгэн адил үрсэн бисээ түшиж, үрийн үрдээ аз жаргалаар дүүрэн ухтан эх он жилүүдийг туулна. Магадгүй цаашаа ер нь хэдэн зуун дамдахыг бол одоо нэлээд бат бөх юм зөв үнцээр хийгдсэн имэйл учраас бас өвлөгдөд явах байхаа гэж ойлгож байна. Мянгасан 66 онд Долмоогийн алга ухааны зон сургуулийн их баригч байгамжийн ангийн төгсөөд тэр хоёрын дагуу Үнц аймагтаа Сүхбаатар аймгийн эрүүл ахуйн газарт ирж онгон сумын байгамжийн салбарын эрхлэгчээр ингэж томилогдож байсан. Одоо энэ шаргын хоолын орц хэсгээр арга хуран хоцтойгоор ингэж айлууд оцол нүүдэлж байсан тийм хүнжидүүд байсан да. Тэр үеүүд хөдөөгийн эмчийн мачтай иргэн эрүүл мэндийн анхаарна. Өвчтөе зовлонтой дуудлага юмнууд явна. За дуудлага үндэс юм бол тэр үеч морь тэмээ
За өвлийн хүнд цэцэгдүүд одоо хүнд өрхийн тулд засвар мөс туулах тэр талынуудад ил тараагтараар ингэж явдаг. Зуны цагтд яахан моцыг хажаатай байлаад тэр үед моцыглж бол онгон сумд очихтол ердөө сумын хэмжээнд 3 моцыглтэй байсан. Төрхийн өндөрлүүдийн гарна, түүний гардаж явна, хүүхдийн гардаж явна, ихсийн гардаж явна. Тэр үедээ замд явж байгаад төрн машинда жолоочтойгоо идэж ирж байгаад дээл уцандаа байгоод тэрийг авчирч байла. Исмийн тавьчихсан жоохон даарсан версионтай. Мөн жирийн парын тавьчих жагаад ихээрээ давцхан, өлгийчгэн, хүйгийн тасалчган ийм юмнуудад үндэ. Тэр байтугад тарагтлалтай явж байгаад бас хүн төрж ирсэн ч удаа бай. Өвлийн хөдөн цагийн зөвөнд аж хүн жимд байхад тэрх ухаалцсан хүн дээр ирнэ, маринаас очсон хүн дээр ирнэ, ухаалцсан хүн дээр бол нусны усын авна. Үе мөчөнд мослолсон гэмцэн байвал мослолтын оруулна. Шүд авна яасан байвал шүдийн авна. Ирүүн мослолсон байвал доод ирүүг нь дацаж оруулна. Одоо энэ эмнэлгийн ойр зургийн манипуляцуудад бид бидаас хийж сурсан тэр амьдралыг ирэхэд зайлшгүй шаардлага. Хийгдвэл бид найдал ерөнхий чиглэлийн хэлнүүхээс тэр бүгдийг одоо нэг үчлэн татаалан хэд ярих нь хэцүү. Тэр бүгдээ мартна санаа амьдралаас бол одоо тийм гараа ижидганы юмнууд их сурч байж байсан шүү. $1975 оноос хойш эрүүлийн хамгаалах системд хамтарч ажилласан. Тэр хугацаанд яг сквадрын маань хөдөө суманд ажиллаж байсан. За сүрийн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан, хүүхдийн эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байсан. Тэгээд ер нь одоо 75 оноос хойш нэг системд ажилласан да. Яг хамт ажилласан нь нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр нь 7-8 жил хамт ажилласан гэж байна. Яг бид нартай ингээд үзээд одоо хамтарч ажиллаж байсан үедээ бид нар хүнд өвчтэй гэж байсан, хүнд өвчгүй гэж байсан 7 хоногт нэг удаа хамтарсан нийтээр явж опот хийж үздэг байсан. Жижүүр хийн бид нар. Жижүүр хийгээд өглөө жижүүрхэн тухай ярина л да. Тэгэхээр шинтэйг нь асуу. За, наад соёлогч нар чинь хичнээн хүн унтав гэдэггүй юу. Тэгээ би тэгэхээр юу тэр бүгдийг өөргүүлэх юм байлгүй яах вэ тийм тэрийг хэлгүй дараа одоо тийм унтсан хүн амт байхгүй шүү. Бүгд л ажиллаа хийсэн гот ачи худлаа хийж байна. Гэх мэтлэнгээр тиймэрхүү зөөлөн яриатай зэвлэх сургамжлах тийм юм бол байна. Сквадрын зүйл тийм хүнд уурлаад байхгүй. Ер нь бол өөрийнхөө тийм уран илтгэж тийм одоо энэ байгаа шиг юм биш. Хүнтэй юм ярихтаа бол одоо бүр сайхан одоо нэр ямар сайхан ярьдаг хүн бэ гэж одоо сэтгэлд орохоор тэгж ярьдаг. Тэгээд хүний дээр өдөрж байгаа хүний чинь арга барил нь одоо тийм байна л гэж би боддог байсан. Ер нь бол хүний уурын хөдөлгөөн гэж байхгүй. Хацаад явахта зүгээр ажил амьдралдаа гадууруудаа ажлаас гадуурч тэр ажил дээрээс тийм хүнтэй сайхан харсан. Тэр ажлын үед бол хүнд сургамжтай юм одоо их хэлдэг тийм л хүнтэй. Тэр 7-8 жилийн хугацаанд ерөнхий эмчээр ажиллахдаа манай эмнэлгийн ажил сайн байсан. Сайн дарахтай байх нэг бас сайн штэ байгуулгын ажил. 68 онд штэ 69 онд би наранд очиход энэ салуурын бага эмчийн салуурын эрхлэгч байсан байхгүй юу.
Тэгээ би тэнд их баригч эмчээр ажилласан бага эмч. Тэгээд хоёулаа хамт ажиллаж байсан. Манай хүн ч одоо багаас л ястай их аж ахуйч их өдөртөн зохион байгуулахаа ястай тийм хүн байсан юм да. Энэ чинь наран сумчиг 1968-аас 71 оны 6 сар хүртэл тэнцээж багамчин салбарт ажиллаж байгаа. Тэгээд анагаахын эдийн сургууль шалгуур төв тэнцээд анагаахын эдийн сургууль явсан тийм давт намталтай. Тэгээд одоо ямар сандал наран суманд юу амбулаторийн барилга бариулчих байсан тэр үе шүү дээ. Тэгсэн тэр нь хэзээ хойно очиход байж байсан. Тэгээд тэр үтгээ хэл манай Сүхбаатар эмчийн хийлгэж байсан самбарууд хүртэл байсан шүү дээ. Хэзээ хойно одоо их эмч болцоход би хүрээд энд дуудлагаар яваад хүрээд очиход. Гэхдээ тэр юм их сонин санагдж байж үлээ. 10 төгсөх үед би чинь ер нь математикийн талын хичээлдээ их гайгүй байсан. Тэгээд сонгоны ангид бас математик талаараа сонгоноор сурдаг байжгаад 10 төгсөөд нөгөө мэрэгжил сонгох үед аавтай нэг ярьсан аав ер нь 3 ах чи ингээ өөр мэрэгжил сонгоод явчлаа. Одоо хамгийн бага нь чи ер нь эмч болж миний мэрэгжлийг өвлөх юм биш үү гэд. Тэгээ яг 10 төгсөх үе болцсон байсан математик тал руугаа бэлтцсэн болохоор эмч болж ангаахт орно гэхлээр химийн хичээл үзэхээс өөр аргагүй болцсон. Тэгээ тухайн үед би химийн хичээл үзээд ангаахын сургуульд орно гэж ер нь итгэл төрөөгүй болохоор тэгэл аавтай зөрөөд л өөрийнхөө хүссэн мэрэгжлээ сонгоод явсал да цэргийн сургууль сураад одоо энэ байж байна. Энэ нэлээд түүхтэй чагнуурлалтай ер нь Монголд 30-аад онд анхны эмчнэр ирээл сэрэлт кинон дээр гардаг шиг л анхны эмчнэр л одоо Монголд хүн эмчилж хэрглэж байгаа л буцахтаа нутгийн одоо бага эмчд үлдээж яваад тэгээ тэр бага эмч нь аавыг эмч болсныхан дараа 60-аад онд энэ эмчийг сайн эмч болоорой гэж одоо энэ чигнураа дамжуулж дурсгасан байдгийг. Тэгээ манай эхнэрт энэ чигнур өвлөгдөөд ирсэн. Одоо тэгээ манай хүүхдүүдээс бас эмч болоод өвгийнхөө чигнурыг өвлөөд явхахаа л гэж боддог шүү дээ. Сүхбаатар даргатай би олон жил хамтарч ажилласан. Манай Сүхбаатар дарга бол манай Барууртын хурлын даргаар сонгогдсон ажиллаж байсан юм аа. За Сүхбаатар даргын хурлын даргаар ажиллаж байх хугацаанд мөн одоо Барууртынхаа уралд би олон жил нарийн бичгийн дарга хийсэн. Сүхбаатар даргатай ажиллаж байх хугацааны нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд бид хоёрт дөнгөж одоо хурлын төлөвчдийн эхний жилүүд байсан учраас үйл ажиллагаагаа тогтмолжуулах хурлынхаа байгууллагын материалын баазыг бэхжүүлэх иргэдийн одоо иргэдтэй хурлынхаа байгууллагын үйл ажиллагаа сурчлах, таниулах гэх мэтийн томоохон ажлуудыг бол эхэлж хөвшүүлж байсан. За Сүхбаатар дарга бол бас Баруурттай болон одоо аймагтай бас нэлээд нэр хүндтэй олон түмнийхээ өмнөөс сум орны баруун болон аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө одоо дуу хоолойгоо өргөж байдаг. Тийм тэргүүнээс ихэднүүдийн нэг байсан учраас хурлын дарга хийхдээ бидэнд маш их түвшигтэй сайхан хамтарч ажиллаж байсан юм аа. Ингээд Сүхбаатар даргатайгаа хамтарч ажиллаж байх энэ хугацааны үйл ажиллагаанд манай хурл нэлээд одоо төлөвшөж үйл ажиллагаа маань докторжиж ингэж ажилласан. За төлөөлөгч тэргүүлэгч нар маань үйл ажиллагаа нэлээд идэвхжиж хурлын байгууллага төлөвшөж бэхжсэн ийм үйл ажиллагаанууд болж байсан юм аа. За Сүхбаатар дарга тэр Сүхбаатар аймгийн Баруурт сумын засаг даргын тамгын газар буюу иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиглэлээр хоёулаа 4 жил хамт ажилласан усуд байгаамаа. Тэгээ Сүхбаатар дарга маань тийм ажил хэрэгч итвэхтэй улс төрч гэж хэлэхээр хүн байдаг юм аа. Тэгээ Сүхбаатар даргыгаа одоо сая энэ төрийн дээл шагнал гавьяа цолоор шагнагцсанд яд их баяртай байна. Энэ авбал зах хөстэй хүний нэг гэж өмнө бодож байсан тэр бидний хэмжээнд төрсөн учраас бид баяртай байгаамаа. Тэгээ бид тэр хурлын одоо Баруурт суманд ажиллаж байхдаа хамтран зүтгэж өөрсдөө
ер нь хийвэл зах ажлаа үргэлжлэн төлөвлөж ялангуяа засаг даргын мөрийн хөтлөөрийг боловсруулахдаа хамтран боловсруулдаг байсан. За энэ бол ер нь Сүхбаатар даргын бас нэг тийм нэг ажил хэрэгчин чанарыг нэг илэрлэж үздэг юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга хоёр хоорондоо зөрчилтэй янз янзын байдлаар бие биенийг хагас үнэлдэг юм дутагдал байсныг тэр бараг ажилласан гэж үздэг юм байна. Тэгээд Сүхбаатар дарга маань ер нь ялангуяа одоо зарим дутагдaltaй зүйлийг бол тэр дорн өөрийн цэг байдлаар нэг чанга тод хэлж өгдөг. Тэр чанараараа хүмүүсийн ажил хэрэгч байдал нөлөөлдөг ийм хүн байгаа. Би тэр одоо аль 70 оноос хандлаад одоо 50 хэдэн жил 5 хүүхэд төрүүлээд сайхан амьдарч байна. Манай өвгөн бол өөрийнхөө хариуцсан ажилд сайн нэг суманд ажил амьдрал нэгтэй байхад 1972 онд анхны хоньтой сургуульд ороод би тэр айлгэр гүйцсэн ийм очиртай. 68 онд 10 дугаар ангиа төгсөөд одоо худалдааны байгууллага цэвэрлэгчээс эхлээд ажил хийж байгаа. Сүүлдээ санхүүгийн сургуульд яваад тэгээд өвгөнтэйгээ танилцаад хэдэн сайхан хүүхэдтэй болоод өвгөн маань сургуулаа төгсөөд би тэр одоо Улаанбаатараас эхлээд хөдөө Төвшин ширээ, Баян дэлгэр, Наран аймгийн төвөр ажил хийж тэрийг гэр бүлийн хүн ямар ч ажилтай байсан, ямар ч мэргэжилтэй байсан дагаж явдаг байсан болохоор би бол дандаа өвгний юунд л дагаастай явсан. Би уул нь бол сайхан ажилтай Улаанбаатар хотод Небонтер байсан чинь өвгөн Төвшин ширээгийн хүн эмнэлэгт хуваарлагдаж ирээд би намын мэдлийн боловсон хүчний гэр бүлийг аавна гэж аймгаасаа гэж гол Төвшин ширээд ирээд л санхүүгийн дасагт нэгтлэнгаар 2 жил ажиллаа. Дараа нь өвгөн дахиад Баян дэлгэр сум руу шилжихэд дахиад тэрийг дагах шилжээл дараа нь аймаг руу шилжихэд аймагт ирж аймагт мөн дагаж шилжиж ирээл аймагт тэр цагаас эхлээд би 82 оноос аймгийн Монгол банкнд ажилласан. 1972 онд манай ба том хүү, төмөр хүү 72 оны 4 сард төрж мэдсэн гэж анхныхаа хүүхд төрүүлсэн. Тэгээ төмөр замын эмнэлэгт их хэрэгц хийж байхдаа эдний 2 хүүхэд над дээр төрсөн. Том хүүгээ гарсны дараагаар бас айл болгосон надтай энэ тэнцэнээс одоо тоогоосон дагсаас дандаа хойт нойтон хүмүүсүүд үлдгэд игээ гойцохог игээ нохой тоод хийж өгчхөг тийм юмнууд угааж хацаад тэгээд айл болох шишээтэй болсон. Ингээд сангийн гэр манай Дон төргийн замцэр тэрэнд барилга хамтын газарт бас дарга байлаа. Хамтын газрын дарга тэнцэнээс нэг 5 хонтой гэр бариад хуучин цэрхийн 525 гэдэг гашаан танихаа айлдгойж хувшаад ингээд гэр бүлтэйгээ төмөр хүүтэйгээ аав ээжтэйгээ ингээд таваалал ингээд амьдэрч. Ингээд амьдэрхтэй чи зэрэг одоо цайдлаггүй нийцбэд гэдэг нэг 200 авчихад гөгшнөө 200 тэгээ хоёулаа тэгээд 15 цогрогоор нийлж идэгтэй тэгээд айшгд айж болсон доо. За бид их хэцгээс дөрвүүлээ. За ер нь бол бид их хэцгээс 5 хүү төрсөн. Одоо 4 нь байна. За миний бие том хүү нь ингээд 4 хүүтэй айлын том нь. Аав ээж маань олон хүүтэй айлын аав ээжүүдийн эдлэх ёстой, эдэлдэг тийм л зовлон жаргалыг эдэлж бидний өсгсөн байх гэж боддог. Бид намайг байгаагт бол Улаанбаатар хотод Төвшин ширээ суманд, Баян дэлгэр суманд хожим нь 1981 онд баруун урт хотод ирж манайх суурьсан. Яг миний хүүхдүүд бол айцаар харьцалгаалаад бодломтойс хийдэг үндий хүүхэд ийм тийм гэдэг байдлаар өсөв. Олон хүүхдээ айдиж хичгээр цаа өсч үгүйцээд. Тэгээд тэдэн хүүхдэн яг вэ сайхан өсгөөд сургууль соёлдон суулгаад эрдэм номтой болгосон хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжилдүүл өвгөн сайн анхаардаг, сайн өрхийн тэргүүн байгаа юм. Манай өвгөн бол 4 хүүтэй айл, социализмын тэр үеийн 4 хүүтэй айл бол нилээл одоо хатуугараар тоосон бужигнсан гэдэг юм уу? Нилээн тийм дуу чимээтэй, хөл хөдөлгөөнтэй ийм л гэрт өссөн. За бидний аав ээж маань бол томоотой байх, эрдэмтэй байх,
том нь жижигүүдийг асран хамгаалдаг байх. Жижигүүд нь ахыгаа, ахнараа, настан буурлуудаа хүндэлдэг байх. Ийм зарчимд сургаж хүмүүжүүлсэн. Тэрсхэн өссөн дөрвөн хүү ахын сургаж дүүн сонсдог. Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг ардын сайхан сургаалыг санаж өсөж өдий үндийж. Алдсан нэгнийгээ татаад авдаг, өвдсөн нэгнийгээ босгоод авдаг. Бие биедээ түшиг тулгуур болдог ах дүүс болох нь чухал гэдэг амьдралын алтан дүрэн бий. Нэгсэн 1998 оны Алтдын аав ээж хоёр маань нэмэр гэж хувийн эрхлэх аж ахуй байгуулад ажлынхаа завсар чөлөөгөр энэ бичигтийн хэлээр хэтэр нэг хоёр гараад тийм юм хийж л байсан юм билээ. Миний хувьд л 2000-ад оны үед Готоорон гэж явж байгаад аймаг дээр ирж илаа. Тэгэд 2002-3 оны Алтд өнөөх нь компани олгоод нэмэр их гэж компани олгоод тэгээд ажиллаулаад явж байна та. Уган бол ажил их завгүй байдаг байсан. Ер нь бол эмнэлгийн ажил чинь айгүй их завгүй, дуудлаганд явна, хүн түнтэйгээ дуудагдана. Тэгээд гэр орон тавирах нь бол айгүй хомсгоо. Тэр нь байдалд бол хадам аав ээж, миний өөрийн ээж тусдаа хажууд айл байдаг байсан болохоор хэдэн хүүхдийн өсгөлцөхөд их нэмэр болж байсан. Би энэ айлын бэр болоод ирэхэд 2 өндөр настай өвгөн гөгшөө 2 байсан. Өвгний маань аав ээж 2. Өөрийн маань ээж бас яг хэдэн хүүхдтэй өсгөлцөөд бас хань жил нэртэ яасан учраас байсан. Тэгээд ээж аав маань дээрээс бидний сайхан амьдралыг харж байгаа баха гэж бодож байна. Энэ чи манай хадмахны зураг бол манай хадмаг шиг манай гөгшний төрсөг дүүнрүүд л болсон байна. Энэ ээжтэйгээ авахаас манай гөгшний зураг байна. Ээж нэг хоёр дугаар зэрэг одонтой ийм сайхан зураг байна да. Хүүхдүүдээ бол би яг уу ер нь юм болгоныг сургаасаа гэж боддог байсан. Дээр үед чи манайхны хүүхдүүдийг 10 жилийн сургуульд байхад форум өсөө захны даавуу хүртэл хаддаг байлаа. Тэгэхэд нь ятхна захныхын даавуу өөрснөр нь хадуулдаг байлаа. Довч хилвийн довч агзарсан цамцныхын довчийг өөрснөр нь хадуулдаг байлаа. За тэгэл юу суухудаа гэр орны ажлыг бол ер нь дан эрэгтэй хүүхдүүл ажлыг их сайн сурдаг шүү дээ. Ер нь холимгүш болонгуудаа ярдөө бие биенээ харах юм байхгүй. Манай 4 хүү бол ажил сайтай. Үеийн хүүхдүүдтэй тоглож нааддаг, заримтай нь мууддаг. Усандаа явдаг, түлээ түлшээ бэлддэг, завсар чөлөөгөөр нь гудамжныхаа хүүхдүүдтэй тэвэг тоглодог, мууддаг, бөмбөг тоглодог. Ингэж л өссөн хичээлдээ явдаг, дөвнөрөө цэцэрлэгээс нь авдаг, сургуулаас авдаг. Ийм байдалтай өслөө. Тэгээд энд миний хэлхийг хүссэн гол зүйл бол аав ээж минь биднийг зөвхөн эрүүл саруул өсгөө зогссонгүй. Эрдэм боловсралтай болгоход онцгой анхаарсан, багаас маань хичээл номоо давтах, хичээлдээ анхаарах, сайн сурах бүх нөхцөл бололцоог бүрдүүлж тухайн үед одоо байсан бүхэл нөхцөл бололцоор биднийг хангаж хүмүүжүүлсэн. Төмөр хөх Украинд суралцж байгаа хугацаанд нь бас сандаг ирдэг л бичсэн захианд нэг сар гараа болж байгаа. Бидний бичсэн захианд нэг бас нэг сар гараа болдог. Хаяа нэг утас юмсыг байна гэдэг л тэгээ дуусах юм байхгүй. Байх нь байгаа юм байна. Гэж яадаг гэхээс баттай нэг тавг сольгдох юм байхгүй. Тийм л үеэс. Энэ би астагад шагнуулаад астагадсаа зүүчгс аймгийнхаа наадамд оролцож байгаа юм байна. Энэ миний ач
хамгийн чухал тэлэмтэйгээ ингээд бас наадмын талбараар авсан зураг ба шүү дээ. Төмөрийн их үчиуд 5 нас хүртэл бид хоёр гард ирсэн. 5 сартай байхад нь боож өвчл бид хоёр дээр орчихсон шүү дээ. Энэ хоёр чи Украин хоёроо суралцсан. Хүүхд хүн байхгүй. Тэр 5 сартай нэг хүүрээд 5 нас хүртэл бид хоёр дээр их татна. Хамгийн татна хүн гэвэл одоо тэлэмгээд хэллээ. Сандаа. Тэр жалан тэврээд л тэгээд л ажилдаа яваал хоёулаа өвгөн эмнэлгээсээ салахгүй шөнч дуудагдана өдөрч завгүй явна. Дөрвөөсөө тийм үү. Амал яг хэдий дуухлаа готог. 12 Бона. Яг наадмаар боохно штэ. За. Өнөө тэнгисгүй яаж ийнвэ? Тажгүй юу? Тавга. За, мэмэ гүхтгүй юу? Бараг хаалт тэр орох юм юу? Орхоод ер нь нэлээд гайгүй сайн. Аваа арсна. Тэ одоо юу ах миний хувьд сарын дараагаар наадмаар ирэх нь хоттой ирэх нь тэгээ наашгаа өвөө хоёр дээр ирнүүдээ таydчих. Гуруулаа. За. Оруулаа яваад тэгээд энэ нийлбэт ханах байлгаа. За тэгээд мод сайн яваад ирээрээ. За. Ажил төрдөө сайн хийж байгаарай. Нэр хүндтэй байгаарай. Их юм сурж байгаарай. Маань хүний эмч хүн олон мянган хүний эрүүл мэндийн төлөө олон жил 40 шахуу жил хүний эмчийг энэ тал нутагтаа хийсэн. Олон хүний амийг аварч, олон хүнийг урт наслуулж, жаргааж ингэсэн буянтай хүн гэж боддог. Энэний илэрхийлэл нь бол одоо Сүхбаатар аймагт ааваар эмчлүүлсэн эмнэлгийн үйлчлэгийг ааваар дамжуулж авчихсан олон хүн хэлдэг. Мөнхөн сумд жишээ нь манай аавыг эмч ээж гэж дууддаг. Дондон багшийн хүү одоо хожим томоо болсон хойно бас уулзалдаж байсан. Сайхан байдаг. Аав маань эзэмсэн мэрэгжлийнхээ үр шимийг хүртээж нутгийн олондоо тусуулж явсан хүний төлөө амьдэрсэн хүн гэж би ааваараа бахархдаг. Энэ зүүн хараа хотод насаараа шохоожсэн да. 20 хэдэн настай ангаах Монгол Улсын их сургуулийн төгсөөд Сэдэнгэж яваад Санцумд нэг жил болоо тэгээд Сэдэнгийн Санцумд насаараа 20 хэдэн жил ажиллаад эхлээд мэрэгжлийн багш байлаа. Дараа хичээлээ эрхдэг захир тэгээд ийм жилүүд тэгж ажиллаж байсан. 2021 онд энэ Монгол Улсын гавьяа төгс болсон. Гавьяа төгс болсон гэр бүлийнхээ хамт гэр бүл найд ингээд гадаад хэлнэ биш. Монгол Улсын хүний гавьяа дэмж болсон. Нэг жилд гавьяа болсон гэдэг нь. Гавьяа болсон. Тий. Манай гэдэг айл аавтайгаа ээжтэйг бүгдээрээ нийлээд 30 хүнтэй болоод ингээд аж төрцгөөж байна. Энэ бол аав ээж минь биднийг өсгсөн, эрдэм номтой болоход анхаарсан тийм боломжийг хангаж өгсөний ач гавьяа мөн тэдний маань бусдын төлөө гэх тэр их сэтгэлийн үр өгөөж гэж боддог. Альва эрхэлсэн ажлаа үнэнч хийх, шудраг хийх, зарчимтай хийх, хичээл зүтгэлтэй хийхийг аавч ер маань бидэнд сургасан. Энэний үр дүнд одоо бид өнөөдөр бас сайн сайхан явж байгаа. Эрхэлсэн ажлуудаа тодорхой хэмжээнд амжилт гаргаж явж байгаа маань аав ээж минь энэ болгосон хүмүүжил гэж ойлгодгоо. Эмчийн ажил амаргүй алав. Тангар хөргсөн эмч хүн бол ямар ч цагт хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллах үүрэгтэй. Цаг наргүй, өдөр шинэгүй цагийн тариа, хүнд өвчтөнтэй өдөр хоногийг эмнэлэгтээ өнгөрүүлнэ. Ар гэрээ авч явах, өр хүүхдээ өсгөх, хичээл номыг хийлгэх гээд бүх ажлыг энэ тэнцүү авч явсан эцэг хүн.
өөрийнхөө хариуцсан ажилд сайн аргэр үр хүүхэд аж амьдралаа авч явахтаа бол одоо маш сайн тэрийг сайн зохицуулдаг. Тийм л байлаа да бид хоёрын амьдрал тэгээ сайхан байгаа ер нь бол Энэ насны түшиг хамтаага хагас 100 жилийг хамтдаа төрж ангайхай шиг хідэн ачнараа эрхлүүлэн амьдрал тэгш дүүрэн сайхан явнаа гэх эрхэм эмчийнхэн гэр бүлд аз жаргалын наран хоймортон үргэлж гэрэлтэж байхын өрөөлийг дэвшүүлье. Эмнэлгийн нийт ажилтнаа одоо наран сумд ажиллаж байлаа, наран онгон төвшин ширээ баян дээр сумын нийт хөдөлмөрч түүний үйл ажиллагаанд үе залуужилт залуу үед одоо сайн сайхныг өрөөд. Явна